COVID-19 буюу COVID-19-ыг үүсгэгч коронавирус талбар SARS-CoV-2 вирустай одоо бид зэрэгцэн хамтран уншихын тулд бид нар одоо дасан зохицох гэдэг зүйл нэр томьёо гарч ирж байгаа. Тэгэхээр дасан зохицох гэдэг маань өөрөөр хэлбэл юу гэвэл бид одоо бүх хөрсөн сэргийлэх аргуудыг өөрсдөө хийж чадсан одоо төгс чадсан байхыг одоо хэлж байгаамаа гэх. За хэдийгээр бид нар хүн болгон одоо амны хаалт зүүж байгаа ч гэсэн түүн дээр зөв зүүж гинэ үү одоо соль зүүж чадж гинэ үгүй юу гэдэг асуудал бас яригдчихэж байгаа. За ер нь яад хүн амны хаалт зүүд юм бэ гэхээр ярих, дуулах, ханиах найдахтаа шүлсээ агаарт бол цацдаг байгаа. За ингээд цацагдсан шүлс маань 3 цаг хүртэл дотоод орчны агаарт бол одоо бас байж байх болцоотой байна гэдгийг эрдэмтэд бас тогтоосон. За тийм учраас дотор орчинд ч байсан амны хаалт зүү гэдгийг одоо сүүлийн үед бол одоо зөвлөд байгаа шүү дээ. За тэгэхээр бид COVID-19 туссан хэнийг ч гаднаас нь хараад таних боломжгүй. За ялангуяа зарим хүмүүст бол маш хөнгөн хэлбэрээр одоо хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа тул тэр хүмүүс маань яг энэ COVID-19 өвчин туссан үгүй гэдг нь мэддэхгүй байгаамаа. За тийм учраас юу вэ гэвэл ерөөсөө зайгаа барих болцоогүй газарт очисон үедээ ч гэдэм үү. За ер нь бол дотор орчинд амны хаалттай зүүх ёстой байгаа. За амны хаалтаа авч байгаа нөхцөлд аль болох одоо хүнтэй ярихгүй, дуулахгүй, ханиаж найтахгүй, шүлсээ агаар цацахгүй байхад яах нь вэ? Хүнийхээ зүгээс анхаарах ёстой байна гэд. За ер нь бол амны хаалт бол дангаараа хамгаалалт болохгүй. За тэгвэл одоо хэдийгээр та бүхэн мэдж байгаа гэж бодож байгаа боловч бас одоо бид нар мэдхгүй бас байхыг үгүйсэхгүй. Тийм учраас одоо зүүж болох болно, зүүж болохгүй амны хаалтны талаар одоо хэлж өгье. За агаар нэвтэрдэг угааж дахин ашиглаж болох 2 болон түүнээс дээш давхарласан даваа амны хаалтыг зүүж болно. За амны хаалт бол одоо хамар амыг бүрэн тагилсан байх ёстой. 2 хажуу талаар одоо ямар нэгэн зай завсар гарахгүй байх ёстой. За энэ чи юу хэлж ийнэ гэвэл би өөрт таарсан амны хаалтыг зүү. Ялангуяа хүүхдүүдэд таарсан амны хаалтыг зүүлгээ гэдэг санаа хэлж байгаа. За ямар амны хаалтыг сонгохгүй байх вэ гэхээр амьсгалахад хэцүү лидрийн зэрэг материалаар хийсэн амны хаалтыг сонгож болохгүй. За яагаад гэвэл бидний өөрсдийн амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой биднээс бас шүс тусламжрууд одоо ялгарч байгаа. За лидрийн зүйл төр гадагшлахгүй одоо дотор орчинд байгаа талаар тэр бактерийн гууд бас үржээд буцаагаад бид нарыг өөрсдийг манай өвчлүүлэх юм байдалд орох болцоотой учраас тийм одоо лидрийн ч гэдэг юм уу амьсгалах төвхтэй материалаар хийсэн амны хаалтыг аль болох сонгохгүй байх хэрэгтэй байна. За хахлагтай амны хаалтыг сонгохгүй. Угаасаа зориулт нь бол юу вэ гэхээр ерөөсөө агарын бохирдолтой зүүдэг ийм амны хаалт байгаа. Өөрөлдвөл PM2.5 шүүх зориулттай амны хаалт байгаамаа гэдэг. За эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан N95 амны хаалтыг бас одоо зүүхийг зөвлөхгүй. Заавалчгүй тийм амны хаалт одоо бас өртгөн өндөр байгаа. Ийм амны хаалтаар зүүж одоо хамгаалах бас шаардлагагүй юм аа. За ер нь бол маскыг ажиглаад байхад одоо дараах байдлаар буруу зүүдэг дадлууд байна. За хамраа гаргацсан байж идэг, эрүүгээ гаргацсан явж идэг. Бүр ам хамраа гаргацсан ингээд эрүүч толгой зүүцсэн. За маскныхаа гадна талд хүмүүс маш их хүрч байна. Тэ өөрөөр хэлбэл бусдын шүлс тусламжрууд маскны гадна талд одоо хүрэлцээд наалтсан байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй байна. Томдсон амны хаалтууд зүүж явж байна. Тэгэхээр ямар ч ач холбогдол байх нь шүү дээ. За бохир амны хаалтаа. За бидний хийсэн судалгаагаар доод тал нь 24 цагийн турш одоо бүтэн өдөржингөө амны хаалтаа зүүж байгаа. 8 цаг одоо месслим амны хаалтыг 8 цаг зүүж байгаа. Ийм тохиолдол гарч байгаа. Тэгэхээр хизээ амны хаалтаа солих вэ гэхээр амны хаалт чийгтээд өөр таагүй мэдрэмж төрүүлээд ирсэн үед яг нь солих хэрэгтэй байна шүү дээ. За хамар ам дарсан битүү оролт буюу гейтерийг бас зүүж болох уу гэж асуудаг байгаа. Энэ бол болно. Ялгаагүй 2 давхар гэсэн. Гейтер маань ерөөсөө нүрийг тэр чигээр нь одоо тагилж өгч идэх тул бас одоо яг нь зүүж болно гэж одоо залуучуудад бас хэлмээрээ. За хоёрдугаарх нь болохоор ийм шилэн одоо хунцар ийм нүүрний халхавчийг бас зүүж болох уу гэж асуудаг байгаа. За үүн бол энийг бол энэ нүүрний халхавч бол коронавирус талбараас сэргийлнэ гэсэн нэг шинжлэх ухаан бол тодорхойлжсэн зүйл одоо гараагүй байгаа. За тийм учраас үнийг дангаар нь зүүхгүй байхыг одоо яг нь зөвлөхөн зүйтэй явах нэ гэд. За хүүхдэд бол ер нь бол 5-аас доош насны хүүхдэд бол зүүхгүй гэж одоо зөвлөж байгаа. За ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас зүүхгүй байж болно. За амьсгал зүрх судасны архаг өвчтэй хүмүүс зүүхгүй гэд. За яагаад эдгээр хүмүүс зүүхгүй вэ гэвэл за мэдээж хүүхэд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол өөр таагүй мэдрэмж төрж байгаа. За амны хаалтаа авъя гэж хэлж одоо чадахгүй байх ийм тохиолдлууд үүсэх учраас одоо зүгийг бас зөвлөдгөө байх нь. За хүүхдийн нүүрэн таарсан амны хаалт зүүдлэх ёстой байгаа. За хүүхдэд зориулсан амны хаалт ерөөсөө олж чадахгүй бол бид нар
одоо интернетээр, YouTube-ээр амны хаалт оёх зөндөө зааврууд явж байгаа. Тэгэхээр тийм байдлаар хоёр давхар амны хаалтыг одоо яах нь хүн зөөлөн давгаа хийгээд зөвлөж бас болох нь байна гэдэг. За ямар ч амны хаалт маань өөрөө одоо жишээлбэл N95, Mesoslime амны хаалт, Down амны хаалт хэдийгээр зүгээд коронавирус талдвартай хүнтэй одоо ойрхон ингээд харилцан ярилцаад байх юм бол тухайн одоо дотоод орчинд бол коронавирус талбарын бүхий тусламжрууд агаарт бол одоо тархаж ирэх юм байгаа. За тийм учраас бол аль ч амны хаалтыг бол нэвтлэх ийм чадaltaй болно. За иймд энэний цаад утга санаа нь юу вэ гэвэл хүн хоорондын зай барих гэдэг зүйлээ бити мартаараа гэдгийг одоо хэлж байгаамаа гэдэг. За гарцаагүй тохиолдолд эмчнэр бол N95 маска зүгээд өвчтөе хүмүүсийг одоо үзэж тэ шалгах эмчилгээ үйлчлэгийг бол үзүүлж байгаа. За тэдгээр хүмүүст бол N95 амны хаалт маань яг нь илүү сайн хамгаалж өгөх юм аа. Өөрөөр хэлбэл 95% одоо хамгаалалт болж өгдөг байгаа. За бусад иргэдийн хувьд бол ер нь бол хүн хоорондын зайгаа бариад удаан хугацаагаар одоо хүмүүстэй уулзахгүй байхад одоо анхаарах нь байна. За амны хаалтыг ер нь зөв тайлж бас одоо хайж сурах хэрэгтэй байгаа. Яг гэвэл дэлхийн нийтэд одоо тулгамдаад байгаа асуудал нь бид нэр Монгол улсын хувьд бол өмнөх хог хаягдлаа яйдаг одоо тий гэж итэл одоо дээрэс нь амны хаалтны хог хаягдлууд одоо нэмэгдэж байгаа. За эдгээр одоо ийм амны хаалтууд маань бол одоо зөв хаяхгүй бол бас одоо амны хаалтны коронавирус салдвартай хүнтэйгээр уулзсан байх юм бол амны хаалтны гадна талд бол байгаа коронавирус маань бол 4 цаг хүртэл одоо бас байх болцоотой гэж одоо гардаг. За тийм учраас айлуулах гадна талдаа хүрэхгүйгээр одоо маскныхаа 2 гогцооноос аваад дундуур нь нуглаад шууд хогийн сав руу одоо хаях хэрэгтэй байгаа. Тэрийг одоо жижиглээл, мушгаал, нуглаад авах шаардлагагүй. За мэдээж бохир амны хаалтыг сольж шинэ амны хаалт зүгж байгаа тул энэ хооронд яг нь гараа сайн угаах хэрэгтэй байгаа. За хэрвээ угаах нөхцөлгүй байх юм бол гар халдваргүйжүүлэгчээр халдваргүйжүүлээд шинэ амны хаалтаа зөөхөд яг нь болох нь байна гэх. За амны хаалтаа зөв зөөх болон хүн хоорондын зай барих нь за та бидний халдвар авах эслийг бууруулж байгаа. За энэ зурган дээр бол эхний жишээлбэл тайлбарлая. Хоёр одоо хоёулаа амны хаалт зүгээгүй хүн байлаа гэж бодоход нэг нь коронавирус COVID-19-оор өвдсөн хүн маань нөгөө өвдөөгүй хүндээ халдварыг дамжуулах нь 90% магадaltaй байх нэ. Гэтэл өвдөөгүй хүн маань амны хаалт зүүчих юм бол халдварах магадлал нь 30%. За өвдсөн хүн маань амны хаалтаа зүүчих юм бол халдварах магадлал нь 5% болж ирнэ. За хоёулаа амны хаалтаа зүүчвэл халдварах магадлал 1.5% болно. Гэтэл хүн хоорондын зайгаа барьчих юм бол хоёулаа амны хаалт зүгээд хүн хоорондын зайгаа барьчих юм бол халдварах магадлал нь тэг болж байгаа буюу халдвар юусоо огт авахгүй гэдгийг одоо харуулж өгч байна гэдэг. За ийхүү бид нар амны хаалтаа яг тогтмол зөв сольж зүүж чадж гэнэ үү гэдэг дээр өөрсдөө дүгнэлт хийгээд амны хаалтаа зөв зүгээ сурчих юм бол бидний дасан зохицлын нэг одоо арга хэмжээ болох юм байна. За баярлалаа.